Өнгөрсөн 7 хоногт уухай хөдөлгөөн байгуулагдсанаа олон нийтийн цахим сүлжээгээр зарласан тус гөлөвт салбартаа тэргүүлэгч 40 залуу нэгджээ. Нам улс төрийн хүчин хамаарахгүй улс их орныхоо хөгжлийг түүчээлэх залуус нэг үнэт зүйлийн дор нэгдэж байгаагаа илэрхийлж байна. Залуус хувьцаандаа эзэн болж улс их орныхоо бодлогыг тодорхойлох цаг ирсэн байна гэж уухай клубийнхэн үзэж байна. Уухай клубийнхэн нийтлэг 4 үнэт зүйлийн дор нэгджээ. Үүнд хүний эрх хэрэгчлөө, хувийн өмч чөлөө зах зээлийг эрхэмлдэг нийгмийг бүтээхийг зорж байна. За салбартаа тэргүүлэх залуус шудраг бус байдал, нийгэмд үүсэж байгаа гажуудлыг тайван замаар, үндсэн хуулийн аргаар, сонгуулиар өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Бидний хувьд бол аль намын олонх болох нь ерөөсөө сонирн биш. Харин улсын хуралд залуучууд олонх болоосаа. Нэр цэвэр, зам мөр цэвэр, газрын хулгай хийгээгүй, жидүү авч байгаагүй, тендер авч байгаагүй, төсвөөс хулгай хийж байгаагүй. Энэ улс нийгэм урагшин явуулмаар байна. Эдийн засгаа нугалмаар байна. Ядуусгүй болмоор байна. Тэгээ бид нар бол твит дээр эндээ бичлээ 40 залуучууд бид нар нэгдлээ. Нэгдүгээр төгслийн төлөө, хоёрдугаарт авилгагүй нийгмийн төлөө, гурав бид нар ядуусгүй нийгмийн төлөө хамтдаа тэмцэх цаг иржээ. Судалгаагаар 2000 оноос хойш зохион байгуулагдсан сонгуулиудад оролцсон хүмүүсийн бүтцийг харах юм бол 18-аас 30 насны сонгогчдын 30% нь сонгуульд оролцож, 70% нь огт оролцоогүй гэдэг дүн гарчээ. За нийгэм болохгүй байна гэж бухимдахын оронд залуус сонгуульдаа идэвхтэй оролцох шаардлагатай гэдгийг тэтгэлж байна. Аль намын хариалал баах нь ерөөсөж чухал биш. Зөв бодолтой энэ улс орныг залаад явах алсын хараатай, сурсан мэдсэн, туршлагатай ийм хүмүүс л одоо энэ төрийг удирдах цаг ирсэн байна. Цөөхөн монголчууд бид нар ингээд хоёр намд хуваагдаад байдаг юм шүү. Утгагүй зүйл. Тэгээ дээр нэг хэдэн хүмүүс тоглолт хийж идэг. Уухай клуб үйл ажиллагаагаа олон нийтэд зарснаас хойш 7 хоногийн хугацаанд 400 гаруй дэмжигчтэй болжээ. Тус клубт нам харгалзахгүй, нийгмийн сайн сайхны төлөө үгээ хэлдэг, түүшээ босон залуус нэгдснээрээ онцлог юм а. Уухай хөдөлгөөнийг электорат хөдөлгөөнийхэн дэмжихээ илэрхийлжээ.